Facebook нэгтсэн. Facebook маань нэгтсэн шүү. 35 хоног орчмын хугацаанд Facebook-гүй байжгаад Facebook ашиггүй нэгтсэн. Тэгээд одоо Facebook ээжтэйгэн байхад би баян байсан гэдэг шиг энэ бичгийг яагаад ажиллахгүй юм бэ? За шүү. Арилла. Жохон ингэсгээ тавьчих. Нэгт Facebook маань нэгтсэн. 35 хоног орчим байхгүй байжгаад тэгээд Facebook-ийн шинэ алгоритм нэг тийм төгс ажилтгүй байна. Яагаад төгс биш гэхлээр нөгөө анханасаа надад өгчсэн мэдээллүүд нь ерөөсөө амар зөрүүтэй. Ямар шалтгаанаар Facebook хаасан. Тэгээд ямар асуудал шийдвэрсэн нөгөө миний энэ нэг өмнөх бичлэг орсон байгаа нөө эхнэрийн Facebook-ыг хаалгав гэд тэр дээр Facebook нөгөө юм косметик арга хэмжээ авдаг шиг миний Facebook дээр бас косметик арга хэмжээ авсан байлаа. Хуучин Threads хаяг устгасан, Instagram хаяг устгасан, хэд хэдэн пэйж устгасан байлаа. Нэг 23,000 дагагчтай байсан. Тэгээд би нэг Facebook-гээ алдсанаас хойш ямар олон хэдэн ч төгрөгийн пэйж алдаад байгаа. Энэ нь бол мөнгөөр нь тооцвол жоох алдагдaltaй л байна. Энэ бичлэгээр сүүлд над дээр 2 асуулт ирсэн. Тэгээд тэр 2 асуултанд хариулъя гэж бодлоо. Миний олж мэдснээр бол шинэ апдейтээр merge болохгүй байгаа. Merge буюу 2 пэйжд ижил нэр өгж жагаад нийлүүлдэг. Тэр нөгөө пэйж setup дотор байсан. Тэр байхгүй болсон байсан. Тэгэхээр одоогийн байдлаар пэйжүүдийг нийлүүлэх тохиргоо түр алга болсон байна. Дахиж гарч ирэх үгүйг би сайн хэлж мэдэхгүй байна. Нэгт хоёрт гэвэл сүүл надаас миний нэг таньдаг хүн 2 пэйж хоорондоо collaboration буюу нөгөө хамтрлын урилга явуулсан чинь болохгүй байна гэдэг тийм асуусан. Тэгээд бид нар мэдэхгүйс учраас ChatGPT-гээс асуусан. ChatGPT-гээс асуухад тийм тохиргоо өгд юм байна. Энэ хэсэгт оруулчих. Хүлээж авч байгаа тал нь settings би үгийг мартчихжээ. Ямар үг байлаа. Замарч энэ дээр ингээд харуулчих. Бүгдийг everyone болгох хэрэгтэй юм байлаа. Хүлээж авч байгаа хэсгээд янз бүрийн шалтгаан байд юм байлаа. Тэгээд шалтгаануудыг бас давхар энэ талтан ч юм оруулчих. Жишээлбэл Wi-Fi-аар 3G-гээр ор гэдэг юм байлээ. 2 пэйжийн хоорондын нөгөө ингээм коллапик тохиргоо зөрүүтэй байх юм бол болдгоо юм байлээ товчхондоо. Тийм. За тэгээд өөр Facebook-ийн пэйжтэй холбоотой асуух зүйл байвал асуугаарай. Энэ удаагийн бичлэгээр merge болон collab-ийн асуудал хоёрыг нийлүүлээд ярьчлаа. Комент бичээрэй.